Оройн дөргийн үзэгчтэй ёс суртахууны мэдлэг олгох зорилготой зөвийн тухай ярилцлагын нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар үзэж танд хүрэхэд бэлэн болоод байна. Бидний өнөөдрийн ярилцах сэдэв ёс суртахууны үндсэн ойлголтын нэг шудраг ёсны тухай болоод үүрэг хариуцлагын тухай хамтдаа ярилцах болно. За танд оройн дөргий. Оройн дөргий үзэгчтэй оройн дөргий. Тэгэхээр шудраг ёс гэж чухам яг ямар ёсыг хэлээд байна? За шудраг ёс бол хүн төрөлхтний бий болгосон эрхэм нандин өмтэй үнэт зүйл юм аа. Шудраг ёсыг хүн төрөлхтөн бий болгосон цагаас хойш энэ шудраг ёсны төлөө тэмцэж, шудраг ёсыг эрхэмлж, шудраг ёсыг мөрдөж ингэж иржээ. Шудраг ёс байсан байгаа учраас л хүн төрөлхтөн оршин тогтнож ингэж байгаа гэж үзэж болно. Шудраг ёс бол бидний түрүүний ярьсан сэдвтэй холбоход сонгоход ямагт бүх талаараа тэнцдэг тийм сайн сайхан. Шудраг ус туйлын сайн штэ бас бид нар бас ишээ авч ирсэн тийм ээ. Туйлын сайн. Тэгэхээр шудраг ёсыг бол ер нь туйлын сайн тэгээд хизээд ч одоо сайн сайхан байдаг юм зүйл гэж одоо ерөнхийд нь ойлгож болохоор байгааз. За шудраг ёс гэж юу юм бэ гэж тодорхойлтыг хэлэх юм бол нэг хідэн үндсэн шинжээр одоо илэрхийлж хэлдэг юм аа. Шудраг ёс бол юуны өмнө зөв ёс, тэгш ёс, үнэн ёс. За энэ гурван ёсны нэгдэл нийлбэр зохицыг шудраг ёс гин. Зөвхөн нэг нийгмийн баялагийг хуваарлах, тэгш хуваарлах төдийд шудраг ёс гэж үзэхгүй нь бол өөрөөсгөл ойлголт. Мөн шудраг ёсны нэг шинж бол туйлшрахгүй байх, голч байх юм явдал ордгоо. Ингээд би энэ дөрвөн шинжийг дөрвөлнгийн тайлбарлаж өгье гэж ингэж бодож байна. За зөв ёс гэдэг бол зөв зүйтэй, буруугүй ийм одоо явдлыг хэлж байгаа юм. Зүйтэй, зохистой, буруугүй одоо ийм явдлыг хэлэх нь шүү дээ. А тэгш ёс гэдэг нь хүмүүсийг хүнийх нь хувьд ялгадаггүй, алагчилдаггүй, адилхан, адил тэгш ханддаг, харилцдаг. Эд баялагийг, нийгмийн баялагийг бол мөн тэгшин одоо хуваарилдаг, тэгээ хүнийх нь хувьд ижилхэн хайрладаг, хүндэлдэг ийм ёсыг бол тэгш ёс гэж хэлж байна. За дараа нь үнэн ёс гэж үнэн ёс байна. Үнэн ёс шудраг ёсны нэг одоо шинж байгаа юм. Энэ бол худалгүй, хуурмаггүй одоо байх явдлыг хэлж байгаа. За нийтийн эрх ашигт нийцсэн олон нийтийн олонний сэтгэл санаад одоо чиглэсэн сэтгэл санааг хангалуун байлгахад тэдний сэтгэл санааг хангахад одоо чиглэсэн ийм үнэн л шудраг ёсны мөн чанарт нийцдэг гэж үздэг. Тэгэхээр шудраг ёсыг ярихад бол бид нар дандаа олонний ашиг сонирхлыг, олонний төлөөх юмыг ярина. Ганц нэг цөөхөн юм дээр бол шудраг ёс гэж одоо яригдахгүй маа. Тэгээ шудраг ёсны дараагийн нэг шинж бол туйшрахгүй байх явдлаа гэж тийм. Нэг талыг барьж туйшрах юм бол туйшраад голч биш байх юм бол энэ шудраг биш байгаагийн шинж болдог. Тэгээд туйшрал хөдлөгдөх юм бол үннийг олж хардаггүй, зөвийг одоо тунгаадаггүй, үнэн одоо шийдвэр гаргаж чаддаггүй ийм байдал төрөх учраас туйшрахгүй байх явдал шудраг ёсыг хангах нэг одоо гол шинж юм аа. За энийг бол богд зонховоо гэж одоо хэлсэн байдаг. Тэгээд шудраг ёс бол энэ миний ярьсан саяын дөрвөн шинж байна да. Энэ дөрвөн шинж бүрнээрээ бүтэн зохицолж ижил бид нэр шудраг ёсыг баримталж чинь шудраг ёс манай улс оронд манай нийгэмд бүрдэж хувь хүн шудраг ёс одоо бий болжээ гэж ингэж ярих юм аа. Тэгэхээр Монгол улсын хувьд монголчуудын хувьд бол энэ одоо нэг бүрчлэн энэ шинжүүдээр ингэж аваад үсгэхэд бол бид тэгш ёсыг бол баримталж өндөө бол бас тархан барилж юм тийм ээ тэгш ёс бид. Тэгэхээр одоо шудраг ёсыг баримталж ижил арчилсан нийгмийг байгуулах хэрэгтэй байдаг. Тэгэхээр шудраг ёс бол бидэнд одоо ус агаар мэт хэрэгтэй юм эрхэм нандин чанар юм а гэж ингэж ойлгож байна. Нийгэмд хүмүүс бинийгаа шудраг хүн, за энэ шудраг хүн гэж ярьдаг тийм ээ. Шудраг биш хүн гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр шудраг хүн гэж чухам яг ямар хүнийг хэлээд байна? За шудраг хүнийг ярихын өмнө би шудраг ёсны шинжийг эхлээд хэлчихье гэж бодож байна. Яг нь шудраг ёсны шинжээс тэр шудраг хүний шинжүүд бол улбаалan гэж гарч ирж хэвээр гэж. За заавал байх ёстой зүйл бол шудраг ёс гэж үздэг. Шудраг ёс бол хүн төрөлхтөн оршин тогтножил байгаа юм бол заавал байх ёстой зүйл гэж үздэг. За энийг нэг хүний хэлсэн үгээр одоо батлаж ингээд тайлбарлая гэж бодож байна. Шудраг ёс үгүй болоход амьдралыг үнцэнтэй болгох юу ч үлдэхгүй гэж. Энийг нэрт одоо суут гүн ухаантан Иммануэл Кант хэлсэн байна. Тэгээ шудраг ёс үгүй болчлоо гэж бодоход
амьдралыг үнцэнтэй болгох юм байхгүй болох нь шүү дээ. Шударга ёс заавал одоо байх ёстой зүйл гэдгийг ийм сайхан одоо жишээгээр үгээр ингэж одоо Кант онч хэлсэн байх юм аа. За шударга ёсны дараагийн нэг шинж бол хэрэгжих ёстой зүйл гэж байгаа. Хүн төрөлхтөн мөн байж л байвал хүний нийгэм оршил байвал хэрэгжих ёстой зүйлээ. Шударга ёс хэрэгжихгүй бол хүний нийгэм оршиход төвөгтэй, бэрхшээлтэй, зовлонтой, зүдгүүртэй байна гэсэн санааг илэрхийлж байгаа. За энэ дээр нэг Германы нэг зохиолчийн хэлсэн үгийг би иш татж авсан юм л да. Энэ үгийг би хэлье гэж бодож байна. Шударга ёсыг хэрэгжүүлэхийн төлөө дэлхийг сөнөөсөн ч яах вэ гэж. Энэ хатуухан үг. Дэлхий сөнөө. Тэгэхээр хатуу үг юу хэлж байна гэвэл шударга ёсны үн цэнийг хэлж өгч байгаа. Шударга ёс ийм их одоо хэрэгтэй. Заашгүй байх ёстой ийм хэрэгтэй зүйлээ гэдгийг хэлж байна. Тэг хэрвээ шударга ёс байхгүй бол тэргүй дэлхийс өннө гэдгийг бас хэлж байгаа. Үнэндээ хэлэхэд бол. Тийм учраас энэ бол шударга ёс бол их хэрэгтэй. Заавал байх ёстой зүйл гэдгийг ингэж хэлээд байгаа. Шударга ёс бол бидний түрүүний нэвтрүүлгээр ярьжсэн ёс суртахуун бол дундаж ёс гэж ярьжсэн шүү дээ, тийм үү? Тэгвэл шударга ёс бол дундаж ёс. Дундаж ёс гэдэг бол амьдралын зөв одоо хэм хэмжээ хэлдэг шүү дээ, тийм үү? Тэгэхээр шударга ёс бол хүний хүн төрөлхтний амьдралын зөв хэм хэмжээ учраас дундаж ёс гэж Аристотель үзсэн байна. Тэгээ Аристотелийн дундаж ёс гэдгийг батлахын тулд ямар жишээ авсан бэ гэвэл алдагдал ашиг хоёрын дундажийг шударга ёс гэнэ гэж үзсэн байна. Бизнес эрхлэгч хүн, зүгээр жирийн хүн ямар ч хүн алдагдал ашиг хоёртод нүр тулдаг үстэй. Ялангуяа бизнес эрхлэгч хүн алдагдал ашиг хоёрыг алдсан алдаа, гаргасан одоо зардлаа, олсон ашиг хоёроо яг л тэнцвүүлээл тэгэл үйлчлэл хэрэглэгчтэй үйлчилж ивэл энэ хүн шударга бизнес эрхлэгч байх нэ дээ. Тэр энэ бол мундаг сайхан тодорхойлт байгаа биз. Тийм. За шударга ёс бол авгаа их ихэд одоо хамгийн ойрхон чанар гэж Виктор Гюго хэлсэн баг. Авгаа ихэд хамгийн ойрхон чанар гэхээр зэрэг шударга ёс өөрөө авгаа их байгаа зүйл байгаа биз. Ийм одоо чанар юмаа гэж ингэж хэлж байгаамаа. За дараагийн нэг шинж нь бол хувь хүмүүсийн үйлдэл нийтийн сайн сайханд нийцж байгаа явдлыг шударга ёс гэж хэлнэ. Нийтийн сайн сайханд аль болохоор л олон хүний хийж байгаа үйлдэл нийцээд байх юм бол тэр нийгэм шударга ёсыг баримталдаг шударга нийгэм болно. Манайхны хүн болгоны Монгол хүн болгоны хийж байгаа үйлдэл бүр нийт толны төлөөл болж ирэх юм бол сая шударга ёс ялна гэж алан дэлсэн. За ийм л одоо шинжтэй юм а гэж ингэж. Хүн чухам дотоод сэтгэлдээ яаж шударга ёсыг бий болгох юм бэ? Шударга ёс би дөрөв хэлжсэн хувь хүний шударга ёс, нийгмийн шударга ёс гэж хоёр янз одоо байна гэж тийм ээ. Тэгэхээр хувь хүн болон шударга ёсыг бий болгож тийм ээ дотооддоо бий болгож өөрөө шударга болж нийгэм шударга болно. Монголчууд Монголынхаа нийгмийг шударга болгохын тулд монгол хүн болгон шударга ёсыг бий болгох ёстой гэж. Шударга ёсыг бий болгоход нэг хэдэн зүйлс одоо анхаарах ёстой л доо. Юуны өмнө хүн өөрийнхөө үйлдэл, үйл ажиллагаа, харилцаагаа байнга шинжиж хянана. Тэгжээж бид нэр би шударга юм хийж гэнэ үү, зөв юм хийж гэнэ үү, буруу юм хийж гэнэ үү гэдгийг мэдэн шүү дээ, тийм ээ. За дараа нь өөрийгөө шударгаар шүүмжлэнэ. За яг шүүмжилж байгаа дүр үзүүлээд тэгээд ингээд нэг цөмжилсэн болчихгүй бүр чин сэтгэлээсээ шударгаар шүүмжлэнэ. За тэгээд мөн өөртөө шударга үнэлгээ өгнө. Өөрийгөө бид нэр бас төдийлөн шударга үнэлж чаддаггүй шүү дээ, тийм ээ. Тодорхойг нэрх жишээний, зарим одоо алдаа дутагдлаа дарах нуух жишээний, ходоодны ухтаа нэг ингээд муу юм ингээ байлгаад байдаг хүн мэдээг юм чи яадаг юм бэ? Тэр хэн ч гэсэн шударга ус юм хийж лээдэг шүү дээ. Би ч нэг удаа л хийгээ үзтээ хэмтэр ингээд ингэж байлгүйгээр бүр шударгаар өөрийгөө үнэлнэ. Тэрийгэ бүрэн дүүрэн одоо гаргаж ирнэ. Ингээд шударга үйл бус үйл хийхээ өвлүүдээ засна. Шударга бус үйлүүдээ засна. Тэгээд шударга бус үйл хийхгүй байх амлалтаа өөртөө өгнө. Хийхгүй байхын төлөө явна да. Ингэж л одоо энэ арга замаар л бид нэр шударга ёсыг хүн өөртөө бий болгоно. Шударга ёсыг өөртөө бий болгож шударга хүн болсноор хүнд бол шударга зам төлөвших юм л да. Шударга зан төлөв. Тэгэхээр шударга зан гэдэг бол тий хүний сайн сайхан чанаруудын дээд оргилно гэж одоо мундаг ухаантнууд мэрэгд хэлсэн байдаг. Хүний сайн сайхан чанаруудыг бид нар товт ярьж байгаа шүү дээ. Ёс суртахуун өөрөө хүний сайн сайхан чанаруудын нийлбэр цогцоо гэдэг ингээд яриа те. Тэгвэл тэдний дээд оргил нь юу байх нь вэ? Шударга юм байна шүү дээ. Шударга зан юм байна. Тэр шударга занг орчин үед бол бараг л байхааргүй хэрэггүй бараг зүйл гэж одоо бараг үдсэж магадгүй төрөх гээд л ийм хэцүү төвхтэй ийм зүүн цаг руу бид нар яваад байна шүү дээ. Яг одоо ингээл нийгмийг хараад байхад манайхан ингээд айгүй гоо шударга үнний төлөө ярьж байгаа хүнд манайхан
төдөлн дуртай байдаггүй тийм ээ. Яг энүүгээрээ тэр бүх зүйл харагдал байгаа юм. Яг тий үнийг ярьж байгаа хүн дурггүй, бүр илт дургуутсан, илт шахаж хавчин. Тэгээ үнийг ярьж байгаа хүн бол үндсэндээ нэг шахал тавчлаганд л одоо ингээд орчих гээд л ингээд байгаад байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр шудраг ер нь бол цагийн цагт шудраг үнийг ярьсан, шудраг загинсан, шудраг зан гаргасан, шудраг ёсны төлөө тэмцсэн хүн бол амар хэлбэр замыг туулдаг юм уу? Туулдаггүй. Энэ бол тэгтэл бид нэр одоо яа харахгүй ингээд нийгмийн ёс суртахуунд ороотоод тий энэ төр маань одоо их одоо нэлээд эмх цэгцэн муудаад ард олны итгэл муудаад ингээд багасаад ингэж ирж байгаа үед бол бид нар шудраг ёсны төлөө хүн болгон явахаас арга байхгүй. Энэ зүй тогтолтой хүн болгон энэ талаар эх оронч сэтгэлдээ болж ингэж явахаас аргагүй байгаа. Тийм учраас бид нар шудраг зан, шудраг ёсыг хүн болгон Монгол хүн болгон өөртөө төлөвшүүлэх шаардлагатай байна. Энэ бол одоо бидний зорилго юм да. Энэ ингээл ажиглаад байхад хүн яагаад яг энэ шудраг ёсоо бас баримтлахгүй байна вэ? Баримтлахгүй хүмүүс л яг нийгэмд одоо маш шудраг ёсыг баримтлахгүй, түүнийг умартдаг шудраг биш хүмүүс одоо харьцангуй энэ нийгэмд одоо бас чиг одоо байгаад байна шүү дээ, тийм ээ, байгаад байна. Тийм учраас бид нэр энийг ярихаас арга байхгүй. Хүмүүс шудраг ус хандаад байгаагийн, шудраг ёсыг баримтлах байгаагийн ерөөсө ганцхан л одоо шалтгаан байгаа. Энэ юу гэвэл өөрийн гэр ашгийг илүүд үзээд, бусдын эрх ашигаас өөрийн эрх ашгийг илүүд үзэж байна. Өөрийнхөө ашиг сонирхлын төлөө, тийм ээ, өөрийнхөө сонирхлын төлөө, өөрийнхөө сайн сайхны төлөө бусдын сайн сайхныг золиослж байна. Бусдад муу юм хийж байна, тийм ээ. Тэгээ өөрөө ашиг олохын тулд, нэр алдар төрхийн тулд, эрх мэдэлтэй болохын тулд л шудраг бусыг хийгээд байгаа юм. Ерөөсө ганцхан л энэ шалтгаан. Бусдыг боддог болоод ирэх юм бол хүн шудраг, аяандаа шудраг болно. Аяанда бол зөвхөн амиа бодож одоо өгөөдөд гэр бүлийнхнийгээ бодоод л одоо байх юм бол энэ бол шудраг ёсыг хүрэхгүй юм аа. За шудраг хүн ямар шинжтэй хоо гэж өөрөө асуусан энийг би одоо хариулчих гэж бодож байна. Зөвхөн өөрийнхөө төлөө биш бусдын төлөө үнийг шудраг хүн гэж хэлнэ. Харж байгаа биз? Тий. Шудраг хүн бол бусдын сайн сайхны төлөө шунлаад арч чаддаг хүн байдаг. Шунлаад арна гэдэг чинь шунал тачаал гэдэг бол харсан зүйлээ, сонссон зүйлээ авах юмсан, өөрийн болгох юмсан гэж одоо ташаалтаж шунж тэрийг өөрийн болгож авдгийг л одоо шунал гэж хэлээд байгаа шүү дээ. Тэр ингэдэггүй. Тэгээ бусдын төлөө сэтгэлтэй үнийг л одоо шудраг хүн гэж хэлнэ. Шудраг хүн бол хуулийг бүрнээ одоо оруулж чадах ус тийм ёс суртахуунтай хүн байдаг. Шудраг хүн бол хууль бол хэрэггүй байх нь тий. За дараагийн ёс суртахууны шудраг хүний нэг шинж бол шудраг бусыг үйлддэггүй хүн байдаг. За энд би Сократын бас нэг сайхан үгийг хэлье гэж бодож байна. Шудраг ёсыг бусыг үйлдснээс шудраг бусаас болж хохирсон дээрг үздэг хүн шудраг хүн байна. За ийм хүнийг өдөр гэрэл бариад олоход одоо хэцүү шахуу одоо санагдчих магадгүй л одоо болох гэдэг шүү дээ. Тийм учраас бид нэр шудраг ёсонд ойртохын тулд одоо энэ болгоныг л мэдчих авч энэ болгоны төлөө явахаас арга байхгүй. Шудраг бусын төлөө хийхгүйгээр өөрөө хохироод юу гэж байж байгаа юм бэ? Тим тэнийг ингэж хаавах юм бэ, тийм үү? Тэгээ тийм одоо арчаагүй юм гэж хаавах юм, юу гэж хохирч байгаа юм гэж хэлэх хүмүүс бол бас гараад ирж цахаас аваад замаас гарч магадгүй л одоо оргиод байгаа шүү дээ, тийм ээ? Тийм учраас бид энэ шудраг хүний шинжийг бол маш сайн одоо ойлгох ёстой. За шудраг яваад л байх юм бол юу ч олж долоохгүй гэдэг ийм үзэл бодол орчин үед бий болж байгаа явдал их нийгмийн хортой үзэгдэл юм аа. Тэг шудраг хүн цагийн цагт нийгэмээс нийгэм болгонд одоо байсаар ирсэн хүн төрөлхтний дунд тэгэхээр шудраг хүн бол харьцангуй бэрхшээл саатуутай тулгардаг, тэрийг давж туулдаг, заримдаа муу нэр хүлээдэг, зовхон зовдөг. Гэхдээ мөн чанараараа, уг чанараараа бол шудраг хүн сайныг бүтээж, хүн төрөлхтөнд сайн үйлс бүтээж, сайныг хийж одоо их тийм буянтай үйлс бүтээсэн байдаг юм да. Тэр учраас бид нэр энийг ойлгох штэ. Одоо манай монголчуудад нэг байхгүй нэг юмыг би нэг жишээ олгож хэлье гэж байна л да. Шудраг байна гэдэг бол манай эртний цорын ганц дээд зиндаа гэсэн үг байгаа юм. Зиндаархдаг болсон манайхан зиндаа хэрдэг. Зиндаа гэхээр зэрэг юугаараа зиндаарах чинь гэвэл унж байгаа машинаараа барьж байгаа гар утсаараа тийм ээ эдэлж ирүүлж байгаа эд зүйлсээрээ одоо голцоо зиндаарах чинь шүү дээ тийм ээ. Тэгтэл зиндаарах ёстой зүйл маань юу вэ гэвэл энэ шудраг байхын төлөө шудраг байж ижил одоо тэр шудраг чанараараа тэр шудраг байгаагаараа зиндаарах чадах юм бол энэ ирний манай ирээдүйн монголчуудын одоо гол зорилго байх ёстой гэж ингэж би шудраг ёстой талаар ярих юм а дуусгая даа гэж ингэж бодчих.
хоёулагийн дараагийн ярилцах сэдв бол үүрэг хариуцлага гэж байгаа. Тийм ээ. Тэгэхээр үүрэг гэж чухам яг юу хэлээд байгаа юм бэ? Хүн болгон одоо хариуцлага хүлээн, үүргээ хүлээн гэж ярьдаг тийм ээ. Харин эрг эсрэгээр бас хариуцлага гэдэг нь юу юм бол? За. Энэ хоёрыг та нар үүрэг хариуцлага гэдэг хоёр үг бол бас л ингээд хоршоо үг болгож хэрэглэгдээд байгаа. Энэ хэрэглэгдэж хоршиж одоо байж хоршин хэрэглэдгийн учир юу вэ гэвэл энэ хоёр үг бол салшгүй холбоотой. Нэг юмны хоёр тал болдог. Яа харахгүй хөтөн барилгатай юм зүйлс учраас ингэж хамт хэрэгэлдэг. Энийг юугаар тайлбарлах вэ гэвэл үүрэг байвал хариуцлага байна. Чи нэг үүрэгтэй бол нэг хариуцлагатай, мянган үүрэгтэй бол мянган хариуцлагатай. Хариуцлага үүрэг болгоны ард бол хариуцлага байна гэсэн санаа. Тэгээ үүрэг гэдэг бол ерөөсөө л хүн байгааг илэрхийлдэг зүйл. Хүн болж төрсөн бол та үүрэг гэдэг юмтай байна. Тийм ээ? Үүрэг гэдэг ерөөсөө хүн болохын хувьд үүрэг хүлээн. Та эцэг их болохын хувьд үүрэг хүлээн. Та иргэн улс орныхоо иргэн болохын хувьд үүрэг хүлээн гэдэг ингээд олон үүргүүд байгаа шүү дээ. За ийм үүрэг байж ижил хүн байна. А хүн байгаа юм бол үүрэг байна гэсэн утгаараа ойлгож байна. Үүрэг хариуцлага хоёр бол нийгмийн харилцаанд бол маш чухал үүрэгтэй зүйл. Үүрэг хариуцлага байхгүй байх юм бол одоо нийгэм оршин тогтно гэхэд бас одоо эмх замбраагүй болно, тийм ээ? Их төв бэрхшээлтэй болно шүү дээ. Өөргөө биелүүлэх олон хүн гараад улам олшроод тэгэл хариуцлагагүй хүмүүс олон болоо л аваад бид яаж завдаг үлээ дээ, тийм ээ? Тэгэхээр ийм болж ирнэ. Үүрэг хариуцлага хоёрыг салгах бол ямар ч арга байхгүй гэдгийг одоо сайн ойлгох ёстой. За үүрэг нь хариуцлагын ухамсарын их сурвалжим. Ухамсар гэдэг чинь өөрөө ухаарч ойлгох чадвар шүү дээ. Тэгэхээр ухаарч ойлгох, хариуцлагатай байх ёстой гэдгийг ухаарч ойлгуулдаг зүйл нь өөрөө үүрэг байгаа. Үүрэг байж байгаа учраас тэрийг биелүүлэхэд тулд бид нэр хариуцах ёстой гэдэг ухамсар бидэнд төлөвшнө үстэй, тийм ээ? Ухаарч ойлгох шаардлага гарч ирнэ. Ийм учраас үүрэг хариуцлагын холбоо бол энэ дээр харагдаж байгаамаа. За үүрэг нь нийгмийн шинжтэй үүрэг, тийм ээ? Тэгээд хувь хүний шинжтэй үүрэг гэсэн хоёр янзын үүрэг байдаг. Тэгээ хувь хүн болохын хувьд одоо үүрэг хүлээн, нийгмийн гишүүн болохын хувьд нийт нийгмийн одоо нийгэм гэдэг бол хүмүүс шүү дээ, тийм ээ. Тэгээ жишээлбэл монголчуудын одоо үүрэг гэж одоо байна шүү дээ, тийм. Тэгэхээр зэрэг хоёр ийм янзын үүрэг байд юм аа. За хувь хүний үүргийн гол одоо үндэс суурь нь бол юу гэдэг юм бэ гэвэл өөрийнхөө үүргийг ухаарч тэгээ хариуцлагатай биелүүлэх энэ ухамсар байгаа. Тэгээд өөрийнхөө үүргийг ухамсарлаагүй, ухаарч ойлгоогүй, тэгээд хариуцах ёстойгоо хүлээн зөвшөөрөөгүй, хариуцах чаддгүй хүнийг л хариуцлагагүй хүн гэж ингэж хэлээд байгаа шүү дээ. Тийм учраас үүргээ эхэлж өөрийг ямар үүрэг байдгийг гэдгийг ухаарч мэдээд тэр үүргээтэй гэдгийг хүлээн зөвшөөрөөд тэр үүргээ би хариуцах ёстой гэдгийг ухаарч ойлгоод тэгээ хариуцах чаддаг хүнийг л бид нэр үүрэг хүлээж хариуцлагатай хүн гэж ингэж ойлгоно. Ийм хүн бол их найдвартай, хүнлэг, бага алддаг, хүний итгэлийг дааж хүлээж чаддаг ийм л одоо сайхан шинжтэй хүн байдаг шүү дээ. Бид нэр ёстой найдвартай тэр маш сайхан хариуцлагатай хүн шүү дээ гэхэд зэрэг дандаа л итгэл найдвар ярьдаг тийм үү? Итгэлтэй хүн, найдвартай хүн, сайн хүн, хүнлэг хүн. Тэр үтэл бид нар дараагийн ярих одоо хүн чанар гэдэг юмн дээр хүн чанар юу юм бэ гэдэг ерөөсө өөргөө биелүүлэх чадварыг хэлнэ гэж хүртэл гарч ирнэ шүү дээ. Тийм учраас энэ бүгдээрээ хоорондоо уялдаа холбоотой. Тэгээ тус нь ингэж ялгаж ойлгох одоо зүйл бишээ гэж санаа штэ. Манай зарим хүмүүс маань үүргээ яг сайн ухамсарладаг. Тэгсэн хэрнээ хариуцлага төдийлэн сайн орхигдуулцдаг шүү дээ. За үүрэг байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөөд тэр тийм ч үүрэгтэй би, ийм ч үүрэгтэй, энэ өргөж би хүлээндээ биелүүлэндээ гэд ингээ яваад байдаг хэрнээсээ биелүүлэхгүй байна гэдэг бол ерөөсөө хариуцлагагүй л байгаагийн шинж. Ерөөсөө л үүргийн тал нь хариуцлагын тал нь үүрэг гэж л ойлгож болно. Энэ хоёрыг бол одоо бүр тэгж сүлж ойлгохоос өөр арга байхгүй л тий. За хүлээсэн үүргээ биелүүлдэг хүнийг бол жинхэнэ хүн гинэ гэж күнс хэлсэн байгаа. Хятадын одоо их гунгух хаантан хятадын одоо их мундаг хүн байгаа шүү дээ, тийм ээ. Күнз бол хүлээсэн үүргээ биелүүлдэг нэг л жинхэнэ хүн гэнэ. Тэгэхээр зэрэг миний түрүүний хэлсэнтэй дүүж байгаа биз. Тэгээ ерөөсөө л хүн гэдэг ойлголт байвал хүн байх юм бол үүрэг байна гэсэн санааг тэрийг биелүүлж ийл та хүн байна л гэсэн санаа байна. Тийм. За үүргээ биелүүлж хариуцлагатай байж хүн эрхээ эдлэн үүрэг хариуцлага эрх гур бол одоо нэгдэл бүхий нэг юм цогц одоо зүйлээ нэг тогтолцоо юм да. Тогтолцоо. Тийм. Нийгмийн харилцаанд одоо байх нэгэн тогтолцоо юм. За хувь хүний ёс суртахууны хариуцлага бол нийгмийн болон хувийн одоо ашиг сонирхлыг зохицуулдаг, идэвх чармаалттай байх, идэвхийг одоо идэх төрүүлдэг ийм одоо ач холбогдолтой ёс суртахууны ухамсар бол ач холбогдолтой байдаг. Тэгэхээр бусад
ухамсараас бусад үүргээс ёс суртахууны үүргийг бид нэр энэ дээр ёс суртахууны боловсрал одоо олгож байгаа учраас илүүтэй ярьж илүүтэй ойлгох хэрэгтэй. Цаашдаа ингээд бид ёс суртахууны эм хэмжээ ярихад хүртэл үүргийн талаар яриад ингээд явах юм аа. Ийм учраас бид энэгээр одоо өөрхийн энэ удаагийн яриагаа дуусгаж болох лөө гэж бодож байна. Эх орон Монголын үндэсний телевиз дээр суугаад харуулсан бидэнтэй хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Ёс суртахууны боловсрол олгох зорилготой зөвийн тухай ярилцгийг цуврал нэвтрүүлгийнхаа өнөөдрийн дугаарыг үзэгч танд хүргэлээ. Ингээд дараагийн дугаараар ирэх уулзцай түр баяртай үзэгчтэй.